За 20 минут Атганбаатар байна. За та нарт энэ 2017 оны топод орсон хөнгөө биткойн сайтыг танилцуулъя. Ада биткойн гэж энэ маш амархан бүртгүүлж орно нэгдүгээр. Регистраци хийгээд би товчхон хэлж өгсөн. Энэ дээр болохоор бүртгүүлж орохдоо дээр нь цэглэн шуудан email хаягаа хийгнэ. Энд биткойн дансан. Бүгд биткойн данстай болсон байна шүү дээ. Энд email хаяг биткойн данс тэгээ паролаа хийгээд тэгэл ачаад гэл ингэж болов. Яг капчаага хийн тэгээ орно шүү. Би болохоор өмнө тэгэл бүртгүүлнэ гэсэн үг шүү дээ. Би бүртгүүлсэн болохоор минийх ингэж тодорхой шууд орчихно. Тэгээ дотор нь яаж авдаг юм бэ гэдгийг хэлж өгөх гээд байна. Логин дата. За ингээ сайт руу яваад орчихно. Энэ амжилттай гэж. За сайт маань нэг иймэрхүү дэдгээс гарч ирж байна. Энэ дээр биткойн цуглуулж байгаа бидэн бол ерөөсөө Sharping сайт энийг дан заработчикний дотор шууд цуглуулад эхэлж та миний хурдны 9260. За тэгээд оншоо тайлгаж. Замын тэмдэглэгээ гэж даруурнаа гэж замын тэмдэглээ. Цааш нь гэж. За одоо энийг баталгаажууллаа. Явууллаа. За тэгээ хүлээхэд начаач гэж гарч байна. Энийгээ даарчин кнопо. Тэгээ одоо нэг изүүлэхээр зүүн дээдлийн энэ цонхоо хар. Тэгэхээр 25 секунд, 24 секунд үлдлээгээд тэр хоорондоо энэ юугаа сайтаа үзчихэж болно. Чөлөөт. Энийгээ сонирхож шүү дээ. Снова здравствуйте, дорогие друзья, мои подписчики, гости моего канала. С вами, как всегда, Алекс и канал. Энэ зүүн дээдлийн цонхныгоо энэ секундыг сайн харна. Энэ секундыг хараад 2 1 тэг гээд ингээд та 21 сатоши авлаа гэж гараад байна. Тэгэхээр энэ цонхоо буцаж арилгаад жоохон үлээ. Жоохон үлээгээр ахаад начаач гэж эхлэнэ гэж гараад ирж шít. Тэгээд энийг дахин дарна. Гэх мэт. Тэгэл энэ 14 секунд энэ хоорондоо энэний нэг гоё нь өөр юм хийж болно. За жишээ нь түрүүний би нэг та нар зааж өгчээсэн. South Public руу орчих. Энэ рүүгээ ороод давхар ажил хийж байна. Тэгтээ энийг дандаа харж байгаа. За энэ ахаад 18, 19 сатош авлаа. Тэр хоорондоо энийгээ дараад буцаж ороод хүлээш тэглээ. Энийгээ буцаагаал дарчихна. Тэгэл тэр хоорондоо давхар юм аа. Яаж хийх үү гэдгийг зааж өгсөн. Нэг юмыг биш. Одоо энэ хоорондоо ингээд зэрэг дарж. Өөрөөр хэлбэл 30 хэдэн секунд дутуу шүү дээ. Энд чинь 28 секунд дутуу байна. Тэгэхээр өшөө цааш. Боломжлол хэдэн цонх нэгээд хичнээн жимэг зэрэг түүж болно шүү дээ. Энийг нэг нүд харж л байна. Зэрэгцэл явж л байна. Би яагаад энэ бүхнийг зааж юм гэхээр зөвхөн биткойн цуглуулахаас гадна тэр рублээ давхар цуглуулж лээ. Харин энэ машин гэж автомашин гэж цагийг маш үр ашигтай өнгөрүүлж вэ гэж хэлэх гээд байна. Тэгээд энийг харж байна. Энд ч одоо дууссан байна шүү дээ. Энийг орхич 17.5 сатоши авчлаа дөрөвний зааж. Гарлаа. Буцаж орлоо. Дахиад цуглуул. Энийг ингээд дахиад дар. Тэр хоорондоо South Public-с мөн л энийг дараад авч. Гарлаа. Ахаад энийг дарлаа. Ахаад энэ дээр ороод за энэ баалаа авчи. Ахаад ширхэн сайд гэдэг. Энэ мэтэр хэдэн ч цонх нээгээд зэрэг авч болдгоо. Одоо буцаад энэ хоорондоо энээс гарлаа. Орлоо. Сатошиго ахаад түүжих хоорондоо эндээс бас давхар түүгээд өрөвлөө. Гарлаа.
ахид дарлаа. Энэ чинь ахиад л авчлаа ерөөс зэрэг. Одоо энэ чинь 1 секунд дутуу шүү дээ. Тэгээ тэрийг л 1 секунд ч гэсэн хүлээж шүү дээ. Хүлээх хэрэггүй гэж юм. За ингээд энийг нэг ясны нэг доор зэрэг 3 сайт руу зэрэг ороод зэрэг ажиллаж болдгиймаа гэдгийг харуулж байгаа. Тэр нөхцөлд зарим сайтууд бол өгөхгүй зогсчихно хугацаанд. Энэ Ада биткойн сайт бол чөлөөт. Одоо эднэрийг хийж явах хооронд энэ секунд нь гүйцэлнэ. Ийм онцлогтой гэдгийг энэгээр танилцуулж байгаа. Мөн дээрэс нь автошоринг гэж байгаа. Автошоринг дараад энэ 2 сайт нийт 17.5 сатор шиг тэгэл энэ ачаач би хугацаа алдахгүй гэж заагаад байна. Энийг бас л дарчин. Энэ чинь автоматар 2 сайт чи эргүүлээд өгч байна. Тэгээд биткойн гаргахдаа веб бичлэгдийг дараад тэгээд биткойн адресаа хийгээд сандсан байгаа шүү дээ. Би урд нь 30.1 хэдийг гаргацсан энэ найдвартай шилжүүлээд өгдөг тийм сайт байна. Ер нь миний энэ нийтэлж байгаа сайтууд бол бүгд дандаа найдвартай, дандаа дансан дээр өөрөө авч үзсэн. Тэгээд туршсан дандаа тийм сайтууд тавьж байгаа шүү. Тэгээд биткойн хаяг руугаа авлаа. Ял ингэж шилжүүлээд авчна. Одоо миний 10,000 хүрээгүй болохоор татаж болохгүй. 10-30 би жоохон болж игэл 10-аас илүү 20-30 болгож татвал бүр сайн. За ингээд эндээсээ биткойн аваарай. Үнгүй юм байгаа шүү. Хамжилт